энэ төлөвлөгөөт ажлын маань нэг нь өнөөдөр болж байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Гамшигын эсрэг буюу орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөнд орсон дагуу 34 хорооны цаг дараагийн чадахжуулах бэлэн байдлын үйлчлэгийн ийм дадлага сургууль болж байна. Бэлэн байдлын дадлага сургууль маань болохоор өнөөдөр 5 үе шатгаар зохион байгуулагдж байна. Бичиг баримт карт 2 байх хэрэгтэй. Карт 2. Бичиг баримт одоо иргэний үнэлгээний хуулбар. Хуулбартай, карттай. За зөв. 3 хоногийн хүнс ерөнхийдөө байх хэрэгтэй шүү дээ. За ядаж энэ хүн шиг юм үнстэй баймаар байна. Энэ яг бидний Чагсаалын бэлэн байдлаа үзүүллээ. Мөн аранцны бэлэн байдлыг шалгууллаа. Мөн марш тактикаар алхлаа. За тэгээ одоо дараагийн асуулт хариулт болон бусад эмнэлгийн анхны тусламж баг яаж одоо зөв ажиллах уу гэдэг энэ одоо үзүүлэлтүүдээр багууд хоорондоо өрсөлдөж байна. 30 минутын хугацаанд цай чанах халуун хоол хүнс бэлдээд ингээд бэлэн байдалд орох юм хэсэгтээ ажиллаж байна. Амшигын үед бэлэн байх байдлыг ингэж давхар шалгаж байгаа. За манайх 2 дугаар огт бол 8, 9, 10, 11, 12, 13, 14 дугаар хорооны нийт 7 цэсэг дарга нэг баг болж байгаа. Онцгой байдлын талаар бол мэдлэгээ дээшлүүлж чадлаа. манайх 15, 16, 17, 18, 19, 20, 21 дугаар хорооны засаг дарга нар оролцож байгаа 3 дугаар байна. За сая энэ хээрийн хоол цайгаа хийж угаад дараагийн шатны үйл ажиллагаанд орох гэж байна. Одоо энэ ямар зорилгоор ашигладаг вэ гэхээр энэ хоёроор нь 2 хүний гоёыг хийн. Энэнгээр нь толгойг нь хийн. Энэ үлдсэн уяагаар нь гэцээ нь ороож ууйна гэсэн үг.